хуулийн талаар бас байнгын хорон дээр нэлээд ярьсан. Тэгээд төрийн нарийн бичгийн дарга Батбаяр даргын бас танилцуулгад маш чухал мэдээллүүд бас орсон байсан. Энэ бол зүгээр нэг уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны тухай хуульч биш. Монгол орны эдийн засгийн тухай, өрсөлдөх чадварын тухай хамгийн гол нь өөрийгөө өмөөрөх чадваргүй, боломжгүй байгаа, амжиргааныхаа төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгаа малчин, хөдөө аж ахуйн салбарын ажилтнуудын иргэдийн компаниудын тухай хууль юм а. Монгол оронд 25.1 тэрбум долларын дотоодын нийт бүтээгдэхүүн гэж тоогарсан байгаа 25 оны мэдээгээр. Энэ хууль батлагдаж одоо карбон кредитийн энэ талаар арга хэмжээ авснараа манай эдийн засаг дотоодын нийт бүтээгдэхүүн бас давуу байдалтай болно. 15,000-аас 25,000 ажлын байр бий болно л гэж байгаа. Тэгэхээр энэ хуулийг бол би дэмжиж байгаа. Тэгээд тодруулж асуух хэдхэн зүйл байгаа. Энэ одоо техникийн хувьд одоо өөрчилж болох үндэсний 19 хуулийн 19-2-т үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийн ил тод байдлын тайланг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалын дагуу боловсруулж тогтоогдсон хугацаанд тухайн асуудлыг хариуцсан олон улсын байгууллагад хөргүүлнэ гэж байгаа. Энэ дээр би бүр тодорхой нэр усыг асуух хэрэгтэй байгаа. Протоколд тэмдэглүүлэх ёстой. Хэн гэдэг байгууллага, ямар байгууллага зөвшөөрөгдсөн арга ажиллагааг хэн тодорхойлдог? Ямар байгууллага дээр ингээд тухайн асуудлыг хариуцсан олон улсын байгууллагад хөргүүлнэ гэдэг энийг нэгдүгээрт асууя. Энэ бидэнд их чухал байгаа. Дараагийн асуулт, хоёрдугаар асуулт. 26-гийн 2-т хуудас 22 дээр сааруулалтын үр дүнгийн баталгаажуулалт нь урдчилсан баталгаажуулалт болон үр дүнгийн баталгаажуулалтаас бүрдэх бөгөөд баталгаажуулалтыг холбогдох олон улсын бол үндэсний стандартын дагуу итгэмжлэгдсэн хараат бус хөндлөнгийн этгээдээр гүйцэтгүүлнэ гэж байгаа. За Монгол оронд чи ер нь тэгэл бүх юм хараат шүү дээ. Улс төрчдөөс, дарга нараас, сайд нараас хараат. Энэ хинэт хараат бус гэж гаргаад байгаа юм бэ? Монголд бол ард түмнээс л бүх юм хараат бус, мөнгө, төгрөг. Тэгэхээр энэ хараат бус гэдгийг би тодруулмаар байна. Миний ойлголтоор бол энэ асуудлыг улс төрчид буюу мөнгөн дуртай сайд нараас хараат бус байдлаар шийдэхийн тулд оруулж ирсэн гэж би ойлгож байна. Энэ дээр би тодруулах авъя. Дараагийн асуулт. 31. Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг зорилтыг хангах зохицуултыг карбон кредитийг энэ хуулийн 8.2-т гэж яаман альж байгаа. Тодорхойлтгүйгээр худалдах, арилжих гэж. Заасан байгууллагын зөвшөөрсөн тухай тодорхойлтгүйгээр худалдах, арилжих гэж байгаа. Зөвшөөрөл, тодорхойлт хоёр юугаар ялгаатай вэ? Миний асуултыг ойлгомжтой авах гэж бодож байна. 31 дээр заасан байгууллагын зөвшөөрсөн тухай тодорхойлтгүйгээр худалдах гэсэн юм. Тодорхойлт гэж бас нэг зөвшөөрөл гараад ирсэн мөл гэж би ойлгохгүй байна. Энэ дээр би хариулт авъя. За ажлыг хариулъя. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам Батбаяр гишүүний асуултанд хариулъя. Энэ 19-2-т заасан нь бол яг шинэ аргачлал зохиож байгаа асуудал биш ээ. Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийн өрөөнд нэгдсэн үндэсний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын баг хурлаас баталсан ил тод байдлын сайжруулсан тогтолцоо буюу ETF аян аргачлалын удирдламжид үндэслээд энэхүү аргачлалаар явнаа. Өөрөөр хэлбэл тайланд нь хүлэмжийн хийн үндэсний тоолго, үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилтийн ахиц, дасан зохицох арга хэмжээ, санхүүжил, технологи чадвах, бэхжүүлэлтийн мэдээлэл зэрэг олон мэдээллийг багтгасан тайлаглалын форматын дагуу бид хийх юм байгаамаа. За хоёр дахь асуулт хараат ус хөндлөнгийн байгууллага гэж хэмбэ гэдэг. Хараат ус хөндлөнгийн этгээд дээр бол яг тухайн төсөл байгууллага үйл ажиллагааг хэрэгжүүлэхээс санхүүгийн болон ямар нэгэн хэлбэрээр хамаарал бүхий биш аж ахуй нэгж юу аудитын газруудыг л хараат бус гэж энэ дээр бид бол ойлгож томьёолж байгаа хуулийн дээрээ. За тодорхойлт гэдэг дээр бол гишүүнд үндэсний манай хэрэгжүүлэгч байгууллага маань тухайн төслийн хэрэгжүүлж буй үүсгэж буй шингээлт нь үндэсний тодорхойлсон хувь нэмэрт хамаарахгүй гэдгийг тодорхойлсон ийм зөвшөөрлийг өгж байгаа. Энэ бол манай засгийн газрын хүлээсэн үүрэгт хамаарахгүй гэдэг тодорхойлтыг өгнө гэсэн үг тавчхандаа.